За сайн бацгаана уу. За та бүхэнд өнөөдрийнхөө хичээлээр хэрхэн YouTube-д бичлэг оруулах талаар авч үзье. За тэгэхээр та Gmail хаягтай байх ёстой. За Gmail хаяггүй бол миний YouTube суваг дээр бас Gmail хаяг нэг хичээл бас оруулсан байгаа. За ингээд Gmail-ээр нэвтрээд орчин. За ингээд Gmail-ээр нэвтрээд орсон бол дэлгэцийн баруун дэд болон жижигхэн камерны айкон байгаа. Create video in or post гэдэг. За энэ дээр upload video гэдэг дээр нь дараад дарчингууд ийм дөрвөлжин нэмэлт цонх гараад ирнэ. Энэ дээр нь select file гэдэг өөрийнхөө бичлэг оруулах гэж байгаа бичлэгээ хаана байгаа тэндээс замын заагаа сонгочихно. За тэгээ off in. За ингээ гараад ирэнгүүт нь энэ дээр нь та өөрийнхөө оруулсан бичлэгнийхээ тайлбарыг оруулж болно. За миний хувьд бол PowerPoint-ийг бичлэг болгох гэдэг энэ бичлэгийг оруулж байгаа. За нэмэлтээр та доорн тайлбар бас бичиж болно. За ингээд. За тэгээд хэсгийн хугацаанд хүлээх хэрэгтэй байгаа. Магадгүй та их хэмжээний бичлэг оруулах юм бол энэ бас нэлээд удна. Бас интернетийн хурднаас бас шалтгаалдаг байгаа шүү. За энийг уншиж дуустал. За доор бас ийм сонголт байдаг. За энэ юу вэ гэхээр хүүхдэд зориулагдсан уу? Эсвэл энийг хүүхдэд зориулаагүй юу гэсэн хоёр сонголтыг аль нэгийг сонгодог байгаа. За би хүүхдэд зориулсан гэдэг энийг сонгоч. Ер нь аль нь ч сонгосон болдог. За энэ дээрс та аль бичлэгийн анхны харагдах байдлыг эндээс сонгож болдог. За энэ дээр дараа сонгочлоо. За next дараад. За эндээс бас та add гэдэг энэ олон бичлэг оруулсны дараа энэ идэвхжиж эхэлдэг. Энэ дээр бас нэмэлтээр дараагийнх нь бичлэгүүд гарч ирэх цонхыг бас нэмэлтээр өгж болдог. За тэгээд next. За тэгээд та олон хүнд үзүүлэх гэж байгаа учраас public сонголтыг дараад publish дарчна. За ингээд бичлэг маань YouTube-д байршигдчихлаа. За хин нэгэн рүү та шеэрлэхээр бол энэ дээрээс дараа шеэрлж болно. Яг энэ бичлэгний нэг линк нь бол энэ дээр байна гэсэн үг. За ингээд таны бичлэг YouTube-д орчлоо гэсэн үг. За анхаарал тавьсан явдал баярлалаа.